Өөрчлөлт манайхаа мэдээж зар явж байна. Тэгэхээр наадмын урамшуулал зарласан байгаа. Урамшуулал нь таалагдана гэж найдаж байна. Хувийн уншлага болон хувь тавилангийн матриц үндэс өртний сургалтыг маань сонирхож байгаа бол Facebook page, Instagram-ийн чатаар ороод ирээрэй. Баярлалаа. Сайн байцгаана уу? 3 дугаар групп буюу дөрвөлжин төрсөө сонгосон тоглогчдоо нэмэлт уншлагыг эхлэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр маш гүнзгий сорил бүхэн уншлага басан дөрвөлжин төрсийг сонгосон хүмүүс бол сэтгэлийн бас ганцаардал, гутрал, гашуудал, дотоод цахилгаат эрх мэдэлтэй итгэлцлийн тэр нэг асуудлаар их соригдсон сүнсний маш гүнзгий өв соёлыг эдгэж яваа замналтай тэгээд ер нь бол энэ дээр дэлгэсэн гаргасан бүх үзрүүд скейт гейм киноны дөрүүд сорилттэй сүнслэг их сурвалжууд бас амьдралд илрэх хэлбэртэй маш гүн уялдаа холбоотой юм уншлага басан. За тэгэхээр эхний асуулт бол танд Squid Game-ийн ямар төрлийн сүүдэр нуугдж байгаа вэ гэдгээр Tree of Sword гарч ирсэн. Энэ маань бол зүрх сэтгэлийн маш их урвалтыг, шаналлыг итгэл эвдэрсэн тэр мөчийг илэрхийлдэг үзрөө. Эхний уншлага дээр ч гэсэн та бүхний маань ерхий энерги бол гарч исэн те. Хажуудаа байсан хайртай байсан хүн хамтрагч түншээ их урвсан, тэдгэрээсээ салсан, муутсан үнэн дүр төрх ил болсон ч гэдэм үү те. Иймэрхүү трама, өрнөлүүд маш их болсон харагдчихсэн. Энэ дээр ч гэсэн бас яг ингэж гарч ирж байна. Тэгэхээр энэ бол итгэл эвдсэн харилцаа. Гэтэ амьдралын гинт юу гэдгийг тасарсан холбооч гэдэг юм уу эсвэл өөрийгөө хитрхийг шөмжилсэн үеийн яг дотоод шарах ингэж илэрдэг. Тэгэхээр Squid Game дүрийн уялдаан дээр бол нэгдүгээр групп дээр гарч ирлээ Чо Сан-уу байдаг. Чо Сан-уугийн амжилтанд хүрсэн ч гэсэн сэтгэл зүйн дарамтад маш их автсан ёс суртахуун болон амьд үлдэхийн тэр амьд үлдэхтэй эсвэл ёс суртахуунтай зүй зохистой байх энэ хоёрын хооронд ийм урвсан хүнийг илтгэдэг шүү дээ. Тэгэхээр сүүдрийн тал яг ингэж гарч ирж байна. Тэр өөрийгөө өөртөө юм дайсан болгосон тийм хүн дээ. Тэгэхээр Tree of Sword бол сэтгэлийн хоёрдмол байдал. Амьд үлдэхийн төлөө өөрийгөө золиослох тэр дүрийг илэрхийлж байгаа. Тэгэхээр Shaman-ийн Inner Journey бас гарч ирсэн. Тэгэхээр та өөрийн дотоод ертөнцөөр аялж гин. Энэ шаналл зөвхөн гадаад үйл явдлаас биш те. Сүнсний гүн гүнзгий гүндэн байгаа эртний тэр нэг зүрхний шархнаас маш улбаатай бол харагдаж байна. За life and career-ийн look-ийн үзэр гарч ирсэн. Тэгэхээр энэ сүдэр бол таны карьер эсвэл эрх мэдэл рүү тэмүүлсэн тэр зам мөрт илрээд байна. Таны энэ сүдрэн тал таны ажил карьер албан тушаал те. Ер нь бол ажил карьерийн тэр зам мөр ажил карьерийн талбарт илүү илэрж байна. Тэгэхээр таны зүрх шархалсан үед өөрийгөө шүүмжилдэг, бусдын амжилтыг өөртөөгөө харьцуулдаг, өөрийгөө голдог, итгэлээ алддаг ийм үе болвол яг энэ үе байгаад байна гэдэг уншлага болж байна. За тэгэхээр дараагийн асуулт нь болохоор таны сүнсний гэрэл Squid Game-ийн аль дүрээр илэрч байна вэ гэдэгтэр Air of Sword болон Wheel of Fortune маань урваа арч бурж гарч ирсэн. Тэгэхээр сэтгэл зүйн хориг гэх юм уу те хязгаарлалт дотоод тэрнийг хүлээс хувь тавилангаас цогтох гэсэн оролдлого ч юм уу те энэ бүхний илэрхийлдэг. Гэхдээ энэ гэрэл бол илүү төвчээртэйгээр өөрийгөө суллах юм чадварыг илтгэж байгаа гэрэл юм. Тэгэхээр Squid Game-ийн дүр гэхээр 067 дугаартай Кансе Бёк гэдэг хаа Бёк. Тэр хүний амьдралын маш юм хатуу ширүүн нөхцөл те маш юм алдагдал эрх чөлөөгөө алдсан ч гэсэн дотоод тэр итгэлээрээ гэрлийг авчирдаг энэ дүр байдаг. Яг энэ дүрийн гэрэл бол танд байна. Тэр Кансе Бёк болохоор яг үнэндээ бол хамгийн итгэл даах амьдралд үн цэнтэй зүйлсийг ойлгодог ийм дүр байгаа тий. Тэгэхээр яг энэ дүрийн гэрэл бол танд бол байдаг бахны. За inspiration үзрээс бол you are enough just as you are гэд inspiration гарч ирсэн. Тэгэхээр таны гэрэл бол яг яаж тэжээгддэг вэ гэхээр өөрийгөө тиймч
байх ёстой гэж иймч байх ёстой гэж шахалгүйгээр яг одоогийн оршихуйгаа яг хүлээн зөвшөөрч чадах юм бол таны гэрэлт хижээгдэж чадхаар байна гэж харуулж байна. За self-care хүдрээс connect with your ancestors болон write a gratitude list-ууд гарч ирсэн. Тэгэхээр таны гэрлийг бол тэжих бас нэг дэлгүүр бол өгд эцийн дэмжлэг болон одоо юу гэдэг ямар нэгэн юм зөрчилдсөн ч юм уу төөрөлдсөн ээдрэттэй тийм бодол санаа хий хоосон бодол санааны төсөөллийн оронд илүү нөгөө талархлын дадлага хийх нь бол маш их гайхалтай гэрлийг танд хижээж өгөх нэ. Тэгэхээр ингэснээр та хувь тавилангийн хүртийг буцааж өөрийн гарт авчиж чаднаа гэдэг мессежийг бол хүргэж байна шүү. За дараагийн асуулга болохоор энэ тоглоомд тантай хамт тэмцэж байгаа яг таны багийн гишүүн чинь бодит амьдрал дээр хин юм бэ гэдэг асуулт байгаа. Тэгэхээр Knight of Cups руу орж буугаад Five of Swords бас руу орж буусан. Тэгэхээр энэ эдгээр хүзрүүд нь бол сэтгэл хөдлөлийн төөрөгдөл те сэтгэл хөдлөлийн туйлшрал, ашиг сонирхлын зөрчил тэгээ сэтгэлийн нөгөө мэхлэлт гэдэг те мэхлэлт гэх зэрэгтэй бол холбоотой хүзрүүд гарч ирсэн байна. Тэгэхээр энэ бол итгэж байсан ч гэсэн эцэстэй одоо итгэл алдсан энэ харилцааг илтгэж байгаа. Тэр магадгүй одоо тэр хайр байсан ч вэ цаана өөрийгөө алдсан одоо ийм харилцаа байсан байна л да. Тэгэхээр Knight of Cups руу орж буусан нь бол илүү гоё үгээр одоо таныг тухайн үед илүү гоё сайхан үгээр илэрхийлсэн ч гэсэн зүрхний яг жинхэнэ байдал нь үнэн гэдэг зүйл байхгүй ийм холбоотой учирч исэн түүхтэй байж болно. Five of Swords руу арснаар уучлал тэгээ зайлшгүй гарах тэр золиосыг илэрхийлж байгаа. Энэ зүйлсийг илэрхийлж байна. Тэгээ lower circle-ийн it is important now to take a step back гэж байна. Тэгэхээр энэ болохоор танд өөртөө л эргэн анхаарах хэрэгтэй гэдгийг хэлж байгаа. Одоо бүхэл бүтэн дохио байна. Мэдээж өнгөрсөн явдал өнгөрсөндөө л үлдэнэ. Болсон явдал болсондоо л өнгөрнө. Ер нь бол тэгээд хинээс ч хамааралтайсан юу ч процесс болсон өрнөсөн эцсийн мөчөд бол өөрийгөө л эргэж хар, өөртөө л анхаар, өөрийгөө хайрал, өөрийгөө торд гэсэн ийм санааг бол илэрхийлж байна. Тэгэхээр бусдад өгөх гэж яарахаасаа илүү өөртөө нөхөн сэргээлт хийх тэр цаг чинь ирсэн байна гэдэг одоо маш том мессежийг бол хүргэж байна. Shamanix-ийн Anger болон Divine Time-ийн хүзэр хоёулаа гарч ирсэн. Тэгэхээр энэ харилцаа нь бол одоо юу гэдгийг уур бухимдал, гомдол, тунирхал, харуусал гэдэг тийм одоо харилцаа байсан гэх юм уу? Таны энэ харилцаа болохоор тэгээ хугацаанаас их тулсан гэх юм уу? Ийм сэтгэл зүйтэй ийм харилцаа байсан байх нэ. Тэгэхээр та энэ үеийг бол зөв цагтаа дуусгаж ухаарал болох ёстой. Яг энэ зүйлээ зүгээр л уучлаад эмчилгээ хийгээд өгөөч гэдэг ийм мессежийг хүргэж байна. За таны сүнсний гол тоглоом зохион байгуулагч нь хэн бэ гэдэг дээр The Emperor хүзэр ураарж буусан. Тэгэхээр хяналт бүх зүйлийг хянах гэсэн, контролдоо байлгах гэсэн хитрхи их хүчлэл ерөөдөө эрэгтэй талын сүудэр гэх юм уу? Эрэгтэй талын сүудэр. Энэ дээр бол өвөө орж болно, ах орж болно, аав тал орж болно тий. Эрх мэдэл ажил албан тушаал гэдэг зүйлд одоо хитрхи их юу гэдэг ач холбогдол өгсөн тий. Ийм сэтгэл зүй маш нөлөөлөд байна. Энэ сэтгэл зүйн сүүдэр талын тоглоомыг зохион байгуулад байна. Энэ сорилтуудыг зохион байгуулад байна. Тэгэхээр сүүдэр талаас бол зохиомл, дүрм журм буруу одоо нэг багасаа нэг тий буруу нэг юм ихтгэл өмчлүүд өгдөө штэ. Иймэрхүү зүйлээс улбаатай гэх юм уу? За Squid Game-ийн бас л нөгөө Илнамын жишээн дээр авч үзэхэд тоглоомын жинхэнэ зохион байгуулагч нь мөн. Гэхдээ ямар ч юм өрөвдөх, энэрх, харамсах, харуусах ийм зүйл байсан уу? Байхгүй. Сэтгэл хөдлөлөө бүр хөргөч гсэн те, хүлдэгч гсэн бүхнийг хянах гээд ингээ өөрийнхөө хувь тавиланг бусдад ингээ тулгсан ийм дүр баасан те. Тэгэхээр энэ дүрийн нөгөө сүүдэр тал
энд ингээд нөлөөлөд байна гэсэн үг шүү. За тэрнээс иш яг энэ дүр таашуу маашуу гэж байгаа зүйл ерөөсөө биш юм байна. За timing oracle-ийн divine timing дээр болохоор энэ тоглоом таны хүүхэд наснаас эхэлсэн байна. Мэдээж урд наснд одоо төлөвлөгдсөн гэх юм уу, урд насны бас нэг энерги тээж өвлөгдөж ирсэн ийм зүйлс бол байна. Тэгэхээр бусдын одоо ямар нэгэн хүлээлт, бусдын хүсэл, бусдын зохиосон тэр нэг дүрмийн дагуу амьдрах болсон тийм нэг шахалт шаардлага ч юм уу ийм зүйлээс айгүй үүдэлтэй байгаа бол харагдаж байна. За энэ дээр бол би хэн нэгнийг бол буруутгахгүй ч гэсэн ерөнхий энергийн төвшөнд харахаар эцгийн эрхт ёсны гэдэг ч үлээ тий эрхтэй талаас ах өвөө аав талтай их холбоотой ийм өвлөгдөж ирсэн юм буруу нэг юм энергийн их үүсрүүд бол энэ толилт таны энергийн урсгал толилдсон яваад байна. За Shamanics-ийн home хозор гарч ирсэн. Тэгэхээр энэ карма бол таны гэр бүлтэй ялангуяа нөө эцгийн хүлээлтүүд гэр орчны одоо зөвч бай бурууч бай те алдаатай оноотой тэр нэг дүрмүүд эдэрч нэг дүрм тэгээд нэг юм хязгаарлалт тиймэрхүү зүйлтэй холбоотой байна. Тэгэхээр танд өөрийнхөө дүрмийг өөрөө бий болгох тэр цаг ирсэн байна гэдгийг илтгэж байна. За ингээд дөрвөлжин төрсийнхаа сонгосон хүмүүсийнхаа ерөнхий дүгнэлт хэлбэл аливаа ингээд нийгмийн систем ч вэ те гэр бүлийн систем ч вэ иймэрхүү систем дотор оюун санаа тань дарагдсан байгаад байна. Тэгэхээр та амьдралынхаа ихэнх хугацаанд ёс журмын дагуу, дүрмийн дагуу, тэ зарчмын хувьд гэдэг ингээд тэнгууд яг үнэндээ тэр дүрм, тэр журам, тэр зарчим чинь яг үнэндээ үнэн байсан уу? Жинхэнэ үнэн үү гэдэг зүйлээр л бас бодолт хийх хэрэгтэй болоо гэж бодож байна. Тэгэхээр бүх амьдралынхаа хугацаанд тэр нэг үнэн худал мэддэхгүй ёс журмын дагуу тоглолт хийсэн байна. Гэхдээ энэ нь бол таны гэрэл рүү алхах тэр зам мөрийг одоо юу гэдэг жоохон бүрхээд гэх юм уу те үнэн таны өөрийн яг жинхэнэ үнэнийг ингээд жоохон хаагаад байсан байж болох юм аа. Тэгэхээр одоо бол өөрийн сэтгэлийн өөрийнхөө одоо жинхэнэ өөрийнхөө сэтгэл гэдэг зүйл, зүрх гэдэг зүйлийнхаа гэртээ эргэж очоод тэ дотоод дүрмээ өөрөө зохиогоод өөрөө одоо зорилгоо гаргаад өөрөө зам мөрөө засаад тэ ингээд өөрийнхөө амьдрах цаг ирсэн байна гэдэг зүйлс бол гарч ирж байна. За ингээд уншлага нь бол үгээр өндөрлж чинь. Тэгээд дөрвөлжин сонгосон та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа.